1995 он Монгол улс ардчилсан нийгэм зах зээлийн эдийн засагч шилжсэний дараахан үед Улаанбаатар хотын Жокийн музейн ойролцоох 5 давхар байрны нэг өрөөнөөс эхэлсэн түүх. Ширээ тойрон суусан оюутнуудыг нэм гариг бүр оройн хоолоор дайж эхэлсэн хоёр хүн бол Америкийн нэгдсэн улсаас ирсэн Gerald Francis Mitchum нар байлаа. Цугларсан оюутан залуус нь голцоо мал эмнэлгийн сургуулийнх, мөн багш, орчуулагч, эдийн засагч, нэгтлэн бодогч болохоор суралцж байгаа оюутан залуусч тэнд байсан. Энэ игэлхэн бүлээс Монгол орны хөдөө нутгийг хөгжүүлэн цэцэглүүлнэ гэж нэгэн баг бүрдсэн бөгөөд хожим нь Монгол Витнет нэртэй нийгэм дүүлчлэх төрийн бус байгууллага үүсжээ. Витнет гэдэг нэрний утга нь малын эмч, мал эмнэлэг, багш нарын боловсрол сургалтын сүлжээ гэдэг үгсийн товчлол бөгөөд эдгээр малын эмч болон багш нар нь ажил мэргэжлээрээ дамжуулан өөрт бие мэдлэг ур чадвар, итгэл найдварыг Монгол орны өнцөг булан бүрт хүргэнэ гэсэн санааг илэрхийлдэг юм. За Витнет төрийн бус байгууллага бид Монгол улсын маань хөгжлийн их үндэс болвол мал эмнэлэг, малын эрүүл мэнд, за боловсролын салбар гэдэгт итгэдэг. За тийм ч учраас бид энэ салбарт гол хараагаа зорилгоо тавьж нийгэмд үйлчилж ажиллаж байна. Хамгийн анх 1990-ад оны сүүл 2000 оны ихэр Аранга, Өвөрхангай аймгийн Хэнти, Говьсонбор аймгийн нийт 12 малын эмчнэрийг сонгон авч за эдгээр сумдуудад малын эрүүл мэндийг сайжруулах, малын эмчнэрийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр за дээрэс нь малын эмчнэрийн орлого ашиг нэмэгдүүлэх чиглэлээр за малын эмч, малчин хоёрын ажил үйлчлэлийг сайжруулах чиглэлээр төсөл хэлбэрүүдэд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төсөлд орсон малын эмч нарт орчин үеийн малын эм багаж хэрэгслүүдийг Америкийн нэгдсэн улсаас нийлүүлж Монгол гадаад малын эмч нар малчин айлуудаар дуудлагын үйлчилгээ үзүүлэн газар дээр нь өвчтөе мал амьтан үзэж онцлож эмчлэн зөвлөгөө өгч мэргэжлийн арга зүйгээр тусалж байлаа. Мөн хувийн мал эмнэлэг хөдөөд хэрхэн ажиллах, хэрхэн малчиттайгаа гэрээ хийж хамтран ажиллах, дуудлага эмчилгээ үйлчилгээг хэрхэн үзүүлэх зэрэг боломжуудыг нээсэн юм. 2004 оноос Монгол Витнет төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй малын эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөрийн үр өгөөж улсын мал эмнэлгийн салбарт томоохон дэвшилттэй нөлөө үзүүлж буй хөтөлбөр юм. Анх энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед буюу 2004 он Монгол улсад мал эмнэлэг хөгжлөгдөд удаагүй, малын эмч нар хувийн бизнес хийх туршлагагүй, төгсөлтийн дараах давтан сургалт хийгддэггүй, орчин үеийн мал эмнэлгийн чанартай эм бэлтгэл, багаж хэрэгслийн тогтмол ханган нийлүүлэлт байхгүй зэрэг олон хүндрэл бэрхшээл байлаа. Витнет төрийн бус байгууллага нь Монгол улсын түүхэн хөгжлийн амаргүй шилжилтийн он жилүүтэй зэрэгцэн бойжиж, барууны орны ихтэй сургуулийн багш мэргэжилтэнгүүдийн хамтаар мал эмнэлгийн чиглэлээр онол практик хосолсон сургалтаар Монголын мянган малын эмч нарын боловсрол, мэдлэгт бодиттой хувь нэмэр оруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын зах зээлийн хэрэгцээнд тулгуурлаж, орчин үеийн стандарт шаардлага хангасан чанартай малын эм бэлтгэл, багаж хэрэгсэл нийлүүлэх, мөн хариуцлагын хүрээнд малын эмийн зүй зохистой, зааврын дагуу хэрэглэх мэдлэг олгох оюуны хөрөнгө оруулалтыг тасралтгүй 20 жил явуулсаар ирлээ. Малын эмийн эргэлтийн санг хэрэгжүүлэн, малын эмч нарын хэрэгцээ шаардлагат нийцүүлсэн малын эм бэлтгэл, багаж хэрэгслийг сургалтад хослуулан ханган нийлүүлснээр Монгол улсын хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан. Монгол Витнет төрийн бус байгууллага 2000 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хурдан морь семинарыг зохион байгуулж ирсэн юм. Анх Америкийн нэгдсэн улсын адууны чиглэлээр мэргэжсэн малын эмч доктор Том Жургенс, Johnny Happener нар Монголд ирж наадмаар хурдан морины уралдааныг үзэж сонирхоод уралдааны замд олон адуу бахардаж өгч байгааг хараад малын эмч нарт адууны чиглэлээр сургалт хийх санаа төрсөн юм. Хурдан морь нэртэй энэхүү сургалтаа бид 1200 гаруй малын эмч нарт хүргэсэн бөгөөд манай байгууллага Америкийн нэгдсэн улсын адууны малын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байна. Уг сургалтанд хамрагдсан малын эмч нар адуунд тохиолдог өвчний чиглэлээр мэдлэг арга барил эзэмшиж, өөрсдөө орон нутагт очиж мэргэшин ажиллаж байна. Улаанбаатар хотын Үлзийт хороонд энэрх Үлзийт мал эмнэлэг сургалтын төвийг нээн 2007 оноос хойш дуудлагын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хот хөдөө орон нутгийн малын эмч нарт сургалт дадлага зохион байгуулан ажиллаж байна.
жилд дунджаар 150 гаруй адуу үхэрт эмчилгээ үйлчилгээ хийхин зэрэгцээ оюутнуудад дадлаг олгох сургалтын бааз болон өргөжсөн. Монгол Витнет төрийн бус байгууллага 2007 оноос Америкийн нэгдсэн улсын их сургуулийн 5 мал эмнэлгийн сургуулиуд болон хөдөө аж ахуйн их сургуулийн магистр докторийн сургуультай хамтран мал эмнэлгийн магистр зэрэг олгох зайн сургалтыг англи хэлээр хүргэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар тус хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 6 малын эмч магистрийн зэрэгээ амжилттай хамгаалжээ. Витнет дадлагжигч малын эмч сургалт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь мал эмнэлгийн сургуулийг шинэхэн төгссөн орон нутагта хувийн мал эмнэлэг нээн ажилуулах зорилготой малын эмч залуус томоохон хөрөнгө оруулалт болж байна. Энэхүү сургалтын хүрээнд малын эмч нар маань Америк болон Шинзланд улс Монголын султагдсан байгаа болон багаж мал эмнэлгийн өвчин эмгийн талаарх гүнзгийрүүлсэн сургалтуудыг авдгаараа давуу талтай байгаа. Сургалтын хүрээнд бид 50 гаруй шинэ залуу малын эмчнэрийг сургаж гаргасан бөгөөд одоогоор өөрсдийн аймаг сумдаа малын эмчийнхаа ажлыг хийгээд явж байгаа нь энэхүү хөтөлбөрийн бас үр дүн байгаа. Одоо Монгол Витнет төрийн бус байгууллага нь 80 гаруй ажилчин 5 гадаад зөвлөгтэйгээр томоохон хамт олон болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Боловсрал хөгжил, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт, энэрх мал эмнэлэг сургалтын төв, захиргаа, аж ахуйн хэлтэс, санхүүгийн хэлтэс гэсэн 5 хэлтэстэй мэргэжсэн чадварлаг хамт олон, эрүүл мал, оюунлаг монгол хүн гэсэн урайндор мал аж ахуй болон боловсролын чиглэлээр Монгол орны бүх аймаг сумдад хүрч ажиллан мал эмнэлгийн салбарыг өндөр хөгжилтэй орны жишгт хүргэх, хөв хүний хөгжлийн сургалт болон нийгэмд үйлчлэх үйлчлэлээр улс орноо хөгжүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.